нэрийн цэнд хүрэнгүүтээ эцэг эхээ орхин оджээ. Хүүмэн ирээч гэж итгэмжит хүнээр хэдэнтэй хэлүүлсэн боловч хүүн эс ирэв. Голоо хүртэл гомдсон хоёр хөгшин хүүгээ ирүүлэх нэгэн арга сэджээ. Аав ээж хоёр чинь агуугаас 2 тулам мөнгө олсон гинэ гэж цуурхал дэгдээж. Цуу уг салхин удаатай байдаг хойно мөнөөх цуурхал аав ээжигээ мартсан хүүгийн чихийг дэсжээ. 10-аад жил аав ээжтэй золгоогүй хүү алт мөнгөний сургаар яаран сандран ирвгэн. Хүү ядарч доройтсон хоёр хөгшнөөч асрах боллоо. Харин хоёр хөгшин хоймрынхаа адрын түлхүүрийг эс өгөх бөгөөд нүүдлийн үеэр өргөж үзвэл нэн хүнд ажээ. Аав ээж хоёр нь тэнгэрт хальсан хойно хөвгүүн авдрыг нээн үзвэл чулуу байсан гэж бодож байна. Өөр юу байсан гэж бодож байна? Заацална. Өөр хинд ямар нэг санал авд юм уу? За танилаа. Тэрэ сайн. За, аргал хийсэн байж магадгүй гэж бодож байна. Их сайн байна. Та бүхлүүдийг маш сайн төвшүүлээрэй. Заавал нэмэлээ. Эс шароо байж магадгүй гэж бодож байна гэнэ. За, гомор. Алт мөнгө байж. За. Авдрыг нээн үзвэл дүүрэн чулуу байж гинэ. За, та нар чулуу гэж түрүүн бас хэлсэн. Та бүхлийг сайн төвшүүлсэн байна. За, багш нь хүүхэд болгонд ажлын хуудас тарааж өгнө. За, ажлын хуудасаа аваад энэ үлгэрээ дахин нэг уншаад анхааралтай унших явцдаа утгыг мэдэхгүй үг байх юм бол ажлын хуудас 1 гэдэг дээрээ утгыг мэдэхгүй үгнүүдээ бичээрэй. За, тэгээ мөн утгыг мэдэхгүй үгээ та нар ихэд таамаглаж байгаагаа миний бодлоо гэдэг хэсэгт бичиж. Ажлын хуудас аваад нэрээ бичээд унших явц чинь утгыг мэдэхгүй байх юм бол гэртээ бичээрэй. Хин ямар үгийг мэдэхгүй байна гэж хэлээрэй. За, гомор л ямар үг вэ? Эс. За. Эс өгөө гэж хоёр. Эс өрөө гэдэг миний бодлоо нэрэхгүй агаар эс өгөө гэдэг юм уу? За, дараа нь өөрөө бичсэн утгыг мэдэхгүй байгаа үг хэлээрэй гэж та. Голоо хүртэл. За. Тулам. Хайлаад гараа биштэй заавал би гэхгүйгээр багш нь өгнө. Салхин улаатай. Итгэмжит. За самбарт гарч байгаа өгнүүтэй тохирч гин үү та нарын утгыг мэдэхгүй байгаа үг.
Эсжээ. Оо зөв чихтэй эсжээ. Эрийн цэнд. Тэнгэр тальсан. Харуулж байна. Заавар бүсдэр өмнөд гарцсан ойлгосноо. Студент хамлж байна уу? Мэдэж байна уу? За тэгвэл бүгдээр яриа бүгдээрээ. За хэн эс гэдэг үгийг гаргаж ирлээ гоо мал. За өөрийнхөө бодлоор хэлээрэй багш та. Эс гэдэг ирэхгүй. За бусны юу гэж бодож байна? Өөр хөндлөлтөө юм байна уу? За хэлээрэй. Бусад хэлээд байгаарай. Болгоо хэлээрэй. Үгүй гэсэн утгатай. Гоо мал. Нарын марлаа. Эс гэдэг үг нь юм үүсгэх. Оо зөв үгүйсгэх хэцүү. Тэгэхээр үгүй гэсэн утгыг илэрхийлэх. Сайн ээ. За тулам гэдэг. За хана. Хавтар гэж бодож байна. За тэргэл уут гэж бодож байна. Тэгвэл уут сав гэж бодож байна. За сайн байна төгч юм. Марлаа. Томоохон давуу. Томоохон давуу. За мал шуудай. Шуудай. За болгоо. Хоёр тулам алт гэсэн тийм ээ. За. За даун уут. За их сайн байна. Ерөнхийдөө төглөө уут. Малын даун уут биш. Арьсаар. Оо зөв штэ. Малын арьсаар хийсэн уут байхгүй юу? Арьсан уутыг хэлж ш тийм үү? За арьсан уут юм шүү. Тэнгэл итгэмжит гэдэг нь. За тэгвэл итгэж явдаг. Оо зөв. Итгэж явдаг итгэлтэй хүнээр итгэмжит хүнээр хэдэнтэй хэлүүлсэн боловч эс өрөө гэсэн ш тийм ээ. Тэгэхээр итгэмжит гэдэг нь итгэлтэй хүнээр ээж аавыг нь таньдаг итгэлтэй. Зөв үү? Бүгд юм сайн таньдаг наа. Оо зөв. Сайн байна. Ийм хүнээр хэлүүлсэн байна. За тэгвэл дараагийн хүнээр яриа. Цууг салхин улаатай. За дараагийн яриа. Цууг маш хурдан. Маш хурдан. За цууг маш хурдан тахдаг. За хэлээрэй тэгвэл маш хурдан. Салхинаас хурдан. Салхинаас хурдан. За цууг тийм ээ. Цууг гэдэг маань худал үг яа гэдэг. Тэгэхээр худал үг маш хурдан гэсэн утгатай байна. Маш хурдан дамжих тийм ээ. За олон хөтлөх болсон. За өөрсдөө бол хэлээд байгаа. Маш их болсон. За илүү хүмүүс хэлж шүү. Маш их уран зайлшгүй нэ. За тэмдэглэж аваад байгаа авсан үг нь утгыг хүн гэсэн утгатай бол өөрөх нь болоод хараагүй бол бас гарч байгаа нэ. За хэлээ чихийн дэлсэх гэж агуулж байна. Юу яагаад маш их уйлж юм асуу зээг нахгүй. За хай уйлаа. За тийм. Тэр маань нараад тэр үний чихэн тэр уйл маш уурлуулсан. За танаа санс. Оо зөв шүү. Сонсогдсон гэсэн үг байхгүй. Чихийн дэлсэж гэж маань чихэнд нь сонсогдсон гэсэн үг. Сонсогдох гэсэн үг байна шүү. Сонсогджээ гэж. За эрийн цэд хөвгөө. За. За зөв шүү. Өсөж
байна. Өө ихсэн. Атмогноос илүү аав ээж чи хайж бушуу гэдгийг ойлгож харуулж байгаа сайн байна. Аав ээж нь үүд маань атмог шиг үнэтэй зүйл зам. Өө яа зөв. Аав ээж амьдралд нь анхаад сайн байна. Тийм шүү дээ. Тийм атмог бол зөндөө авсан тийм ээ. За тэгвэл багш нь тамирын хэрэв хүүгнүүдээ ингээд хоёр багнууд хийсэн байх юм. Ямар ч юм бол энэ хоёр өөр юм бол манай ялгаатай гэж бодож байна. энэ хараа юу хэлт зүгээр. За хэл зүгээр болцснуудыг ингээд хэлсэн явсан байх гэж бодож байна. За тань өөр өгүүлээ гэж бодож байна. За тэгвэл нэг нь зүгээр үг нөгөө өгүүлбэрүүд байна уу? За болж хэлээрэй. нэг нь зүгээр холбоо. Оо яа зөв. Холбоо үгээр гарч ирсэн байна тийм үү? Холбоо үгээр гэж хоёр үгээр гарч ирсэн байна. Хоёроос дээш үгээр гарч ирсэн байна. Тэгвэл энэ төр болохоор ганц үгнүүд ээ тийм үү? За түрүүний цогцлогийн хэлийг сайн бай. Эдгээрийг ямар үг гэж хэлсэн бэ? Холбоо үгүй юу? Хэл зүг сайн бай. Хэл зүг. За тэгвэл бид өнөөдөр хичээлээр хэл зүгийг мэдэж үйлдвэр зохиосон. За өнөөдөр хичээл тавиад хичээлээ сэдвийг тавиад сэдв үлдэх юм. Хэл зүгийг таньж өгүүлбэр зохио гэсэн. За өнөөдрийн маань хичээлийн зорилго эхээс хэл зүгийг олж утгыг тайлбарлаж өгүүлбэр зохиосон.
Үүдээ
гомцон хоёр хүүгээ нэс та. Хүүтэй гомцсон. Хүүтэй гэдэг үг орсон. За би орох ерөнхийдөө хэл зүгээр тайлбарласан үг орж ирээ. За. Илэрч та. Маш гомцон хоёр хүүгээ ирүүл нэгэн санаас үздэг. Маш их гэдгээр шүүрээр багш надаа энэ дээр би багш надад маш их гэдгийг олсон. Нэгэнтэл маш ихтэй ойролцоо ямар юм гэж байна. Тэгэхээр гомцсон зөв сайн байна. Маш ихээр гэдэг юм шиг насан байна тийм үү? За дараагийн үг гаргаарай. Өнөөдөр маш хурдан дамжиж аав ээжигээ мартсан үгийн чихэн сонсогджээ. Өөр их сайн байна. За өөр. Өөр хонхороо нэ.
гэж бодож байна. Тэгтээ зарим нь уурж идэх гэж юм. Тэгээд цай зэрэг хараад өгч юу. Эндээ яав ээж асардаг байж тээ. Оо сайн байна. Мөнгөөс их аа гэж чухал байж тээ. Юу таах вэ гэсэн үг яах вэ? За манай ирээд Одоо яг нэг хаа гэсэн чигтээ яав мэйчээ биеийг хайсан таав хийх ингээд ийсэгээр ингээд таав ингээд мөн орлоо мэтлээ цоо яриад үүсэх дүүгээ шууд эцэг хийгээд хай яа хот гэсэн саав гэжтэй хэл өгөөд ихэд яа мэдээ ирдэг яав олдохгүй бүр анхнаасаа л явахгүй байсан тийм ээ. Сайн байна. эцэг болж өдөр цаадаа үзэж гимсэн. Нэг шинэ байлгасаар байлаа. Яав ээжээ маа хийдэг шүү. Сайн байна. Хайртай. Би одоо өөрөө яах вэ? Яг цацсан байсан. Юу сайн байна. Өөрөө ч нөхөө хийсэн үг шиг байгаа тийм. Садар бүгд ангаа. Одоо аав ээжээ хайрлахгүй яа. Аав ээжээ хайрлах хэрэгтэй үстэй тийм ээ. Алт мөнгийг хайрлаж ирэхгүй тийм ээ. Сайн байна. За бүгд нөгөө малаа юу ч хэлээ. Энийг хэл зүгээр илэрхийлэх гэсэн тийм ээ. За хэл зүгээр илэрхийлүүл үг гэсэн утга гарч байгаа юм. Амаа байна. Оо маш сайн байна. Хүү гэмшиг Эцэг ирэхгүй болж өмчөө хоцроо амаа байж тийм үү? Амаа гэж боддог харагч энэ амаа байдаг нь юу гэж тайлбарлах нь? Гэмшижээ. Харамсжээ. Болоо сайн байна. Гэмшиг харамсах. За тэмдэглээд аваад байна гэнэ. Ашиг өсөн ярьсан байгаа. За тэгвэл таны юу намтай холбоотой ямар хэцүү юмдыг мэдэх вэ? Амурыг сайн байна. Амурыг гэж юу гэж бодох вэ? Амаахгүй байж болохгүй. Сайн байна. Юу бодохтэй лээ? Тэр хүн үгээ бодолтой их үстэй юм шиг юм байна шүү. Сайн байна. За өөр ахaalтай өмнө гэдэг юм байна. Дадлах юм шиг хэлсүүдийг сайн мэдчихэе. Энэ зүгээр юм хэлэх юм байна. Одоо өөр үс. Ам болоо. Аюу суудтай юм сайн хэлээ баштаа. нэг юм ярьж байгаа нөгөө сэтгэл Ам болоо гэж хоорондоо яах вэ? Тэр яа гэсэн. Оо яг зөв таамж яг нэг үг сонсох өгөхгүй болоо. Тэгээд дээр ам болоо гэж ярьж болоо. Номцохоо дээрээс уншаад санджсэн үг байна. Амаа шууд алга болох гэсэн. Чимээ битээ хийх гэсэн үг юм уу? Сайн байж хэлээрэй. Нууц татвар хэлэх тийм ээ. Ихгүй гэсэн үгээр хэлэх амаа. За тамины санаа. Хин хэлэх рүү. Оо сайн байна. Ini хэлээ. Асаа гэсэн юм. Энэ
чи өвдөө нэг бас чадахгүй байгаа тэгээд амнаас. Хацсан. Сайн байна. За энэ дугаар чинь л амны How many
хэлс үг оруулахаар хэлс угаасаа нөөрхөнд тийм текст нөгөө тийм оруулах. Ам гэдэг хэлс үгүүдийг сурсан уу? Амтай албаар хэлс үгүүдийг за гэрийн даалгавар багш нь өгсөн байгаа тийм үү? Ам гэдэг хэлс үг орсон өгүүлбэрүүдээ өгүүлбэр зохиож байна. За өнөөдрийн хичээлийг ам сан үлгээртэй сайн үлгээртэй хийж гүйцэтгэсэн хүмүүстээ баярлалаа. Хичээл тусдаа. заасан багшаа баярлалаа. Заачны удаа бүгдээ авах шиг дараа